Зохиолч Пүрвийн алтан туул. Тойрогт мөчлөг 5 дугаар хэсэг. 70 насыг шүргэж буй тогоо хөгшин толиотой сайхан насалжээ. Ганц хүү төвшин нь өдгөө 40 насыг холд авч 5 сайхан үрийн эцэг болжээ. 2 хүү 3 охинтой өнөр өтгөн айлын өрхийн тэргүү болсон тэрээр ээжигээ хажуугаасаа холд уусан нь үгүй. Өнөөдөр тэднийд баяр давхцсан сайхан өдөр болж байлаа. Төвшингийн 49 насны төрсөн өдөр болж бас түүний бага охин Сэрчмаа Нираалан анхны хүүгээ төрүүлсэн сайхан үйл явдал болж жигтэйхэн гэрээг нь нураах шахам шуугалдах олон ач гучинхаа баясгалантай дунд сэтгэл тэнүүн баярлах тогоо хөгшин саяхан Нираалсан ач охиндоо шүл цай бэлдэж сууна. Сэрчмаа охин нь нялх байхын л эмээгээсээ салдаггүй дурсгүй охин байгаад үнтэй гэрлэж айлын эхнэр болсон ч эмээгээсээ холдохгүй гэж уйлсаар аавынхаа хашаанд эмээгийнхээ жижигхэн гэрээг бараадан өргөө гэрээ барьж суужээ. Өргөн хүн их л яарад байгаа бололтой байн өндөлдөж тогтож сууж чадахгүй босчсон өөдрөө нэг алхаж тэгснээ дариглан буцлах тогоотой шул нэг үгийн сандчхад өргөн хүүгээ харж өөртөө мушгисэн тогоо хөгшин эш энэ хоёр жаахан амьтад ингээд л хүний эцэг их болчихдаг юм байжээ. Чаавастаа өөртөө хүүхдэрээ шавхуу амьтад хэмээн дотроо бодол бясалган ач охиноо хөөрдөн инээмсэглэнэ. Сэрчмаа одоо л 20 насыг шүргэх гэж яваа жаахан амьтан. Нөхөр нь ялгаагүй. Тэднийг ангийн 2 бөгөөд сургуулаа төгсөнгөд гэрлэж айлын ганц хүүгийн ёсоор баярт эхнэрээ гэртээ аваатсан. Эмээгээсээ холдож үзээгүй жаахан Сэрчмаа нь эмээгээ санаж байна гэж уйлсаар ийхүү эмээгийнхээ хажууд амьдарч байгаа нь энэ аж. Айлын ганц хүү гэхэд хүргэн хүүн их даруухан төлөв төвшин. Ажилсаг Шаава гэж жигтэйхэн. Бага байхдаа бас л эмээ дээрээ өсөн торнож эмээгээ өнгөрснөөс хойш эцэг их дээрээ ирсэн нэгэн. Жаахан эрэхтүү зантайч хаана хэнд эрхэлгээ тэрээр сайн мэднэ. Баг гэрт тогоо хөгшин охиндоо цайшуул зэхэж их гэрт хүүгийнх нь том хүүхдүүд ирчихсэн аавынхаа төрсөн өдөр дүүгийнхээ Нираалсны давхар баяр тэмдэглэн шуугцгаана. Ачинцар зээнцэр нийлсэн том жижиг 16 хүүхэд эмгэний жижигхэн гэрээг буулгах шахан шуугалдана. Эгч нар нь дүүдээ цай хоол хий гэсэн боловч би өөрөө охиныхоо шүлийг хийнэ гэж зөрүүдэлсэн тогоо хөгшин ийхүү мөнгөнөд суугана энэ ажээ. Эхнэртэй бэлдсэн цайшуул болонгууд савлуулж аваад угсхийн гарсан хүргэн нь машиндаа цайшуулаа оруулж тавьчихад эргээд эмээ баярлаа. Дэсээр гүн орж ирээд өөдөнд тэрийг хатан таварцаглан унахад эмгэн дуалдан өндийс хийж тэнд тоглож байсан хүүхдүүд дуугаа авалцсан хөхрөлдөв. Доо муу залгинууд ах ч нунаж байхад юундаа айлгүйдэж хөхрөлдөв гэж хүүхдүүдийг зандарсан хөгшин өөрөө тэрүүхэндээ жуумгана. Уугүй юугаа хийгээд нааша хараадаг моншвэ. Бошуухан цаашаа явахгүй. Харин эмээ. Танд баярлаа гэж хэлэх гээд л. Уугүй юундаа тэгтлээ баярлаа. Явж үзэх үү минь. Өнөө өхөөхнэр хүүхэд чинь цайшуулгүй хит сүдэж байгаа. За эмээ. Сайхан ханыг минь өдий зэрэгтээ өсгөж өгсөнд баярлаа. Эви минь гэж ингэж хэлэх гээд л таварцгалж унтлаа гүйсэн байна шүү дээ. Явдаа хүү минь. Эмэн хүүгээ ирэхэд гэрийг нь сайхан галалцгаад сууж бай. Эмгийн хүрэнийхээ хэлсэнд баярлан хоолон зангирна. За эмээ би явчихад ирье. Тэйдээ. Тогоо хөгшин цаанаа л нэг уярангуй жаргалтай байлаа. Баяртыг гарсны дараа төвшин хүн зөрөн орж ирэв. Үсэнд нь ганц нэг цагаан сор гялтганах төвшин төрсөн эцэг даривтайгаа улмал адилхан болж байлаа. Ээжээ, их гэрт орохгүй яагаад вэ? Хүүхдүүд таныг хүлээгээд байдаг. Арлаа хүү минь. Өнөө охиндоо аяга шулцаа хийгээд ээж дандаа өөрийгөө зовоох юм. Эгч нар нь ч байна.
Ээж нь ч байна шүү дээ. Заавал та шүл хийдэг нь яаж байгаа юм бэ дээ? За цуг гэм. Охиныхоо зайшуулыг би өөрөө хийлгүй яадаг юм? Тэрэнд зовоод байх юу ахав дээ? Өөрийнхөө гараар шүл хийж өгөхгүй бол миний жаахан шар охин хоошихгүй. Айгүй бол улаан маама хөхөндөө цадахгүй байлна. За ээжээ. Алив их гэрд оръё. Төвшин ээжигээ өргөн босгоод хоёул цувралдан гэрээс гарцгаав. Их гэрт баярын ширээ засаж төвшингийн хүүхдүүд эхнэр нөхрүүдийн хамт цугласан байлаа. Тэд эмээгээ хоймортой суулгаж ойр зуурыг хүүрнэлцгэн нэлийн удаан сууцгаав. Дунд хүү Бухбаатар эдүгээ 30 настай. Тэрээр 3 охин ганц хүүтэй. Гэтэл энэ жил 6 нас хүрч буй ганц хүү тулахт нь заримдаа элдв зүйл ярьж эцэг эхээ айлгаад байгаа талаар ярьж сайн хүнд үзүүлтэл дээрээ тэнгэртээ их эрдэм чадалтай хүү байна гэж хэлсэн талаар хүүрнэж хүүгэн сахиусаа залж тэнгэрээ ав гэсэн гин. Энэ талаар төрсөн эцэг их ах дүү нартайгаа зөвлөхөр ирснээ ярьж сув. Хүүд эцгийн талаас их эрдэм чадалтай бөөгийн сахиус ирж тэр сахиусаа залж удам угсаагаа тэгштгэн их үйл хийх заяатай хүү юм гэж хэлсэн гэхэд бүгдөө зөвшөн толгой дохиж сууцгаав. Угаас тулгат хүү жаахан байхад л болох гэж буй зүйлийг харсан юм шиг хэлжигдэг их зүн совин ихтэй хүү байж ах дүү нар нь тэрийг нь мэддэг байв. Тэгээд эмээ тэр хүн сонин зүйл хэлсэн. Манай удамд их зовлон үзэж буй нэг хүн байна. Тэр хүний үзэж идлээд буй тэр их зовлон манай буруу эмээгээс үүдэлтэй гэх юм. Тэр хүн цаашидж их зовлон үзэж үр удамж өөдлөхгүй зовх юм баха. Угтаа тэр их зовоод байгаа хүмүүс нь бидний их ойр төрлийн хүмүүс юм гин. Тэр хүмүүсийн эргэн тойрны хүмүүс их зовж бас өшөө олон хүнд гай тохиох нь гэж байх юм. Тэгээд тэр хүмүүсийн зовлон миний хүүг гэдэлгэж их олон хүнд буян үлдэж зам мөрийг нь тэгштгэх юм баха. Бид хоёр хоорондоо их ярилцлаа. Яг манайхны төрсөнд гэвэл тэгтлээ зов зүтрээд байгаа хүн алгал байна. Гэтэл бидний ойрын төрөл гэхээр эмээ таны хамаатан садан ямар хүмүүс байдаг бол? Наадад ч одоо хамаатан садан гэхээр хүмүүс байхгүй шүү дээ. Бэчнийхээс органцаараа хүн. Өөрхий юм уу ижим нь харин ах дүүс олуулаа байсан. Айлын бага охин байгаад ижи аавыгаа өнгөрснөөс хойш хүний эхнэр болоод ах дүү нараас холбоо тасарсан гэж ярьдаг байсан юм. Тэр хүмүүс нь тэгэж их зовдөг юм болов уу? Бэ чухам мэдэхгүй юм да. Айл аймгийн ямар сумын хүмүүс ч байсан юм. Хэн гэдэг хүний үр удамч байсан юм. Эмээ нь одоо огт мэдэхгүй юм да. Харин л дээ эмээ минь. Эмээ эсвэл гээд хэсэг дууга хураасан Бухбаатар хоолоогоо нэг сайн засаад эмээ аавын аав бидний өвөө гэж ямар хүн байна? Тэр хүнч байж болно шүү дээ. Хэрв тэр хүн бол бид чинь ойрын төрөл байхаас гарцаагүй. Бидний өвөө гэхээр тэр хүний үр хүүхэд нь бидний авга нар бол мэдтэй. Тэмч байж мэдхэл юм. Хөөрхий эгч зовлон үдсэн хүн дээ. Эмээгээс нь яваад нэг хүнтэй гэрлэж үр хүүхэд нь тогтохгүй их зовсон хоёр доо. Сүүл цураг сонсохны нэг охинтой болж түүнийгээ хүн болгох гээд нутгаасаа гарсан гинлээ. Чухам хаашаа явж хаан суурсныг нь би мэдэхгүй юм. Тэр охин нь хүн болсон эсхийг ч мэдэхгүй юм да. Уг нь манай сумын хүн л дээ. Одоо чухам хаан явдгийн зайлвал. Үгүй тэгээд тэр хүн мөн бол бас л зовж яваа байх нэ. Яасан дуустдаггүй зовлон гэхээр тийм удаан үргэлжилдэг юм бол доо зайлвал. Гээд эмгэн нэг сүрхий сүрс алдав. Эмээ тэгээд тэр хүнд чинь буурай эмээ тийм дургу байсан хэрэггүй. Буурай эмээ маань ингэхэд чухам ямар хуу хүн байсан юм бэ? Тогоо хөгшин дууга хураан нугдааж
тухайдаран хэсэгцв. Хөөрхий дөө. Миний муу чи. Миний төлөө чухам гал руу орхоос ч буцахгүй хүн байсансан. Их л баг залуудаа нутгаасаа гарч ах дүүсээсээ хагцаж эгч зовлон үзэж явсан юм гэнэлээ. Дарвийг манад ирж сувахад миний өмнөөс хичнээн баярлаж байлаа та зайлвал. Гэтэл дарив тэр харийг нь даагаагүй дээ. Эмгэн аль хэдийн насан хутгийг олсон буурал ихийгээ дурсан бодоод нэг их гүнзгий санаалтав. Гэтэл хаа хоолын дурсамж зэрэглээлэн дундаас сүмэлзэх мэт өндөлзөж дарвийн залуу сайхан төрх сэтгэл сэмрээн тодорч ирэв. Тийм ээ. Дарив минь. Би чамд нүгэлгүй хайртай байсансан. Чамтайгаа дэндүү адилхан хүүхчин төр үлчихэд чамайг хүрээд ирнэ гэж мөн чи хүлээсэн дээ. Гэтэл чи гол усаар нэг найрын зар таран хурмай хийж үлээ. Гэхдээ би чамд гом даагүй. Ийм сайхан хүү хайрлаж хизээ хонж гэлээ хүүтэйгээ уулзаад явсанд чинь баярлдаг шүү. Гэтэл одоо чи бид хоёр насан үтэл болж. Чиний амьд өгснгийг ч би мэдэхгүй л байна. Хэрв амьд минь яваавал төрсөн хүүтэйгээ ирээд нэг уулзаарай. Чамайг хизээ нэг өдөр ороод ирэхвэ гэхдээ тэнийг би хүүгээ хот хүрээж бараад улсангүй. Яг л байсан газар та сумын төвийнхөө тэрэл хашаанд өдий олон жил амьдралаа да. Хүүчин сайхан ир болсон. Сайн хань болж олон хүүхдийн эцэг их эмээ өвөө болсон да. Чиний минь үргэлжлэл удам залгах үрс чинь өсөн дэвцээр л байна да. Өгшин ийхүү бодол болон хэсэгхэн чимээгүй сов. Ээжийнхээ дуугүй дүнсийн чимээгүй болчход санаан завинсан төвшин хажууд нь очоод ханцнаас нь сэмхэн татаж ээжээ та яаж байна гэв. Тэр цаанаас санаа алдсан тогоо хөгшин бэ зүгээрээ хүү минь гэд чимээ аниргүй өөрийг нь ширтэж суугаа хүүхдүүдээ ус гүйлгэнснүүдээр тойруулан харж тэр хүн чухам хаа явааг эмээ нь мэдэхгүй юм да. Хөөрхий уг нь тэгж их завхаар хүн биш л юмсан. Тэгээд үдээд амьд минь байгаа ч юм уу үгүй ч юм уу. Зайлуул үр хүүхэд нь байдаг үгүй гэж эмээ нь бас мэдэхгүй л байна. За яах вэ эмээ? Тэгэж байгаад нэг учир нь олдноз. Бид харин одоохондоо хүүгээ яах вэ гэж бодоод байна л да. Үнэхээр тийм онго сахиустай байлаа гэхэд ийм жаахан хүүхэд дээр буудаг ч юм уу бөөмөд. Чухам яавал дэрвэ. Аава, ээжээ, эмээ та гурвал нэг чигийг нь гаргаж өг. Эшээ эмээ ч одоо юугаа мэдхэв дээ. Гэхдээ миний муу бондгор хөө хоосонгүй ч хоосонгүй шүү. Чухам энэ жаахан хүүхдэд онгод залдаг үгийг мэдэхгүй юм. Та хэд минь хоорондоо зөвшөөд ганц хүний үгээр үг хэлгүүгээр сайн мэддэг чаддаг хэд хэдэн хүмүүстэй очсон нь дээргүй юу? Эмээ нь ингэж бодож байна да. Нэрэн чимээгийн хэлдэг зөв шүү. Миний хувьд ийм жаахан хүүхдээ юу юугүй бүү болгоод тэр онгод шүтэн гэдгийг нь залгах дургүй л байна. Тэгээд ч тэр бүү энтер нь жинхнээсээ байдаг ч юм уу үгүй ч юм уу. Миний мэдхээр дандаа л болж өгдөхэй байсан би хаан өвдсөн, хагцал зовлон дохиосон, архи дарсанд орсон, уруудсан доройтсон бүхэн л бөө болж харагдах юм. Үнэхээр тийм тэнгэр онгод шүтэн энтер нь байдгийн бол тэр хүмүүсийгээ тэгж их зовоохоос өмнө бөө энтрээ болгоод хамгаалаад сэрэмжлүүлээд явж болдоггүй юм бах та. Дөрөвнээс хойш дуугүй суусан хүүгийн ээж хулан ийхүү ам нээж тогоо хөгшний хэлснийг эрс дэмжин толгой дохидсов. Дөнгөж 6 нас хүрч буй эд тоглож наадан дэгж дэрвэх насандаа яваа жаахан үрд нь онгод сахиус залж бөө болгож удмын үүлийг нь даатгана гэхээр ямар л их хүн дуртай байх вэ дээ. Тэд дахин хэсэг ярилцаж аль нь сайн үзэж хардаг, таньдаг, мэддэг хүмүүстэй үзүүлэх, зөвлөгөө авах үнэхээр тийм зүйл байж заавал онгод шүтэнэ зал гэвэл
Бүгд л туслаж дэмжихээ амлан тарцгаав. Хүүхдүүдээ тэр орой болсон хойно тарж авсгаасны дараа гэртээ орж бүхлээр хажуулсан тогоо хөгшин ээжигээ бодсоор нойрон цайрчээ. Тогоо бүр жаахан байсан санагдана. Аав нь гэж нэг их дөлгөөн бор хүн байнга л тогоог эрхлүүлэн хүзүүн дээрээ суулгаж авдаг байсан санагдана. Ээж нь хэн хүний харц булаас нь сайхан бүсгүй урт хар гэзгээ ардаа ганц шүлжиж нуруу дагуулан шидэх нь хондлоо шүрхэм үзэгдэнэ. Ягаад ч юм ээж нь нутгийнхаа хүмүүст дургүй ганц ч найзгүй вэ? Эсвэл нутгийнх нь хүмүүс ээжид нь дургүйч байсан юм уу? Тогоо үл мэднэ. Аав ээж хоёр нь их жаргалтай хосууд байсан санагдана. Гэтэл аавынх нь бие өвдөж удалгүй хэвтэрт ороход ээж нь аль чадлаараа асран хэвтэрт орж нүднээс гарсан нөхрөөсөө нуугдан уйлдаг байж үлээ. Тэр үед жаахан байсан охин тогоо ээжийнхээ хоёр талд гарan шулганаж нулимсыг нарчиж өгдөг. Тэр бүрт ээж нь нар мэд мишээгээд охиныхоо толгойг илж хазар дээр нь үнсээд хөнгөн шүүрс алддагсан. Аавынх нь би өвцөөр эмнэлэг бараадаж яг тэр эмнэлэг твддэг шөнө нь тогоо унтаж байгаад юунаас ч юм цочин сэрэхэд ээж нь хэн нэгнээс ямар нэгийг гуйгаадж байгаа юм уу? Эсвэл хэн нэгнийг хөөгөөдж байгаа юм уу санагдахад тогоо сэмхэн босоод ээжийнхээ ард очиж үлээ. Гэтэл ээж нь хар хадганд боосон хомхой толгой гаргаад ирчихсэн тэр толгойноос "Эр нөхрийн минь үлдээж өгөөч. Битгий авч яваач дээ. Би гуйж байна. Бас зөвхөрч байна. Тийм ээ. Энэ бүхэнд би өөрөө буруутайгаа мэдж байна. Гэвч би ийм зүйл олон ч нэ бодоогүй. Ханилсан ханыг минь өршөөгөөч дээ" гээд уйлж байсныг тогоо одоо ч тодоос тод самдаг аж. Тэгэхэд тэр хадганд хагас хаалттай хомхой толгойноос нэг тийм сүүмгэр хөх гэрэл цацарч тасхар биетэй тал толгойдоо юу нь мэдэгдэхгүй аимшигт зүйл тоогоог цоо ширтэж байсныг тэрээр одоо ч сандаг. Тэр үед ард нь охиноо ирэхийг мэдсэн ээж нь эргэж хараад "Цаашаа яв" гэж зандарснаа хар хадгаараа өнөөх толгойг битүү ороогоод далд хийж охиноо хөдлөн цааш орж баахан арцганг ариун үнэртнээр утан тойруулж үлээ. Тэгээд ээж нь "Миний охин харснаа хүнд хэлж болдоггүй юм шүү. Хэндэж битгий хэлээрээ. Ээж нь их нүгэлтэй хүн юм аа. Миний охин ээж шигээ ийм их нүгэлтэй хүн болж болдоггүй юм шүү" гээд охиноо тэрэн уйлж байсансан. Энэ бүгдийг нэхэн сансан тогоо нэг их гүнзгий санаа алдаад босч зулаасан толгойдоо альчуур зангидаад хувинтай суу барин гарав. Магадгүй тэр үед ээж нь тэр зан үйлээ зогсоосон ч дарвиг амнаасаа хайртай ганц охин үрийг нь жирэмсэн болгочхоод хаяад явчихаар дахиж хийсэн чинь билүү гэх бодол анхудаа үрц нухлан тэр олон хүүхдүүдийнх нь амнаас дарив дулмаа хоёрын зовлон зүдгүүр нээрэн миний ээжээс болсон юм биш байгаа даа гэсэн бодол анхудаа зүрхэнд харван тогоо ихэд завууртайгаар гарч тэртээ дээр гялалзах долоон бурхан одонд залбиран сөөргөв. "Хөөрхий ээжээ минь. Хийсэн үйлдээ гэмшсээр ач хүүд минь төрж тэртээ олон жилийн өмнө хийснээ цайруулахаар Тэнгэрийн тамхтай төрсөн ч юм билүү." Тогоо хөгшин ийм бодсоор долоон бурхан одод мөнгөн саран мөнх тэнгэртэй залбиран хувинтайгаа өргөсөр байлаа. Тогоо дүрэн банштай цай чанжихаад хэдэн зээнээрээ оруулж ирж хоололсон дулмаа хөгшин хөдөөнөөс ирэх хүү ач хоёроо хүлээн цайнаасаа дээжилж тавьчихаад орж гарч гэгэлзэнэ. Уг нь хүн үдээд хүүтэйгээ ирчгээд харанхуй болохоос өмнө буцтагсан. Гэтэл аль хэдийн нар жаргаж харанхуй нөмөрчхөөд байхад ирээгүй. Ядаж байхад тэнгэр үдээс хойхон бүүдэж байснаа яйдаа гэмээр цасан шамраг тавьж шуурж эхлээд одоо хүртэл эрчлэн эсгэрэх шуурганы хүч намдахгүй байгаад эмгэн бүр завнана. "Сүглэгмаа яй гэхэд сүнэр хүүгээ хижээл таслуулмааргүй юм да. Эсвэл шуурхтайг мэдээд наашаа яваагүй юм болов уу? Ядаж байхад
Энэ сүн жидмаа айлын найр хэсэд алга болчих юм гэж үгэлсэн эмгэн нэг л мууган савинд эзлэгдэн тогтож өгөхгүй. Гэрийн хойморд сууж байдгаараа гэлжин радио сонсож суудсан дарив өвгөн байн орж гарах эхнэрээ тогтоох санаатай. Цаасан шуурхтайг мэдээд хөөгтүүд гараагүй байлгүй дай хөгшин минь. Ямар учраа мэдэхгүй найлах хүүхэд яваа биш. Манай сүн рүү хашир хүн. Гэрээсээ гарлаа гэхэд шуурганы бараанаар айл хунар бараацсан байлгүй дээ. Гэхэд эмгэн нэрэж тийм юм уу гэсэн аятай хэсэг тогтож сууснаа дахиад л үглэж гарав. Нэг мууган совин эмгэнийг багалчхаад тавьж өгөхгүй зовоож байлаа. Шуурганы ирж улам нэмэгдэн шүнжин цасан шамраг тавьж хүчтэй салхи хэсгэрэн шуугсаар өглөөдөө залгаж эртлэн боссон дулмаа хөгшин майтран алхсаар сумын шуудан зорж хүүгийнхээ гэрт байдаг утсанд залгуулав. Удтал дуудууцны эцэст сүглэгмаа утсаа авлаа. Байна уу хөөхэй? Байна. Хэн бэ? Ээжээ л байна шүү дээ. Өө ээж, хар өглөөгөр залгаад ягав? Аавд хоёр зүгээр үсттэй. Бэдэд зүгээрээ. За. Манай сүнрүү наашаа гарсан уу ээжээ? Шүнжин засаар шуураад энэ хідэн мал хэзүүдлээ. Би амар өвсч тавиад өгч чадах биш. Үгүй чи чинь юу яриад байна вэ? Сүнрүү наашаа явсан хэрэг үү? Хэзээ тэрэв? Өчигдөр хүүгээ хүргэж өгнө гээд явсан шүү дээ. Одоо хүртэл очоогүй хэрэг үү? Үгүй эрээгүй байна. Яасан болоо? Арай замдаа осгочихсан юм биш байгаа да. Одоо яадаг вүлээ? За ээж одоо юу сүртэй юм бэ дээ? Дарваас нь навш чинь айл хэсч авгаа хүүхэн эргүүлж яваа юм байна л да. Нялх хүүхэд дагуулад элдвийн хортой донтой авгаа хүүхэн дээр очиод хүүхэд боцорлуулж яваа юм байна л да. Мөн хүрчин. Чээ чинь яасан муухай хүн бэ? Хань нөхөр чинь бээлийн чинээ жаахан хүүдээ чинь яваад яасна мэдэгдэхгүй таг байхад халуун гэртээ таруулзаж хэдчгээд нөхрөө элдвэр хараа зүхээд сууж байх юм. Манай сүнрүү тэгэж явах хүн биш. Тэгэж элдв балаа явдал гаргах ч үгүй. Эмгэн цаанаасаа сэтгэл дugшин халуун гэртээ эр нөхөр хүүхэд хоёрынхоо араас санаа зовх нь битгийх л элдвэр зүхэд суугаа охиндоо гомдоод байлаа. За ээж тэгээд өглөө дундгийм. Тэр хоёр яавал гэж сүнэр муу навш хүүхэд дагуулж тэнээд ирэхээр нь алжигнуу. Удсны цаана охиных нь сүнэрвийг элдвэр хараан хашигчих сонсдоход эмгэн харилцуураа өлөгчхөд бушуухан удсны бүхэгээс гарав. Уг нь өөрийг нь өмгөөлж тэнгэр дотсон олон үрсийнх нь араас сүнжидмаа сүглэгмаа хоёр төрж хүн болж эцэг ихээ баярлуулсан ч өрцнөөс нь унсан бага охноос илүү өргөж өсгсөн сүнрөвтэй эмгэн хайртай билээ. Сүглэгмаагийн эмэгтэй хүн тэр тусмаа их хүнд заяамгүй хажим муухай авир дулмаа дарив нарыг зовоосоор байгаа билээ. Хүү ач хоёроо өчигдөр гарсан гэсэн мэдээг охиноосоо сонссон дулмаа хөгшин сэтгэл зовлон маатайсаар гэртээ очиход өвгөн нь босчихсон галаа тулж цайгаа чанаад хэдэн боржгор зээгээ ширээ тойруулан суулгачихсан урд нь байх аяганд хүлдүү өрөм хөвүүлэн хүүхэд бүрт боорцог хуваарлан сууж байснаа эхэд яарсаар орж ирэх эхнэрээ тайван дулаануудаар гайхангүй харж эш хөгшин минь хар өглөөгөр хаашаа явав? Бүр осгоч хойшоохоо шив. Наашаа сууж халуун цай очлоо хөө. Гэхэд эмгэн толгойд боосон эрээн алчуураа шувт татан авч цасыг нь сэгсэрч унгаад униндаа хавжуулд зүүн орон тийш зүглэнгээ. Энэ сүнжидмаа ирээгүй л байна уу хөө? Үгүй мөн амгалан хүмүүс юм аа. Энэ олон нялх хүүхдээ үлдээчгээд хонуу дүнжүүтэй найранд явж байдаг гэж эхэд бухимдангуй хэлснээ. Би сая сумын холбоо ороод хүүгийн гэртээ холбоо бариад ирлээ хөө. Оо за. Хүү юу гэж байна? Шуурганаар наашаа явж чадсангүй гинөө. Хүүгийн багшид хэл хүрэг гинөө. Үгүй. Хүү байхгүй байна.
Өчигдөр хүүгээ аваад наашаа гарсан гэх юм. Энэ хар шуурганаар хаана очиж амь хохоолсон юм байгаа юм. Цуглагмаа гэж нэг боо муухай ашигласан хүн. Ээлд вавгаа хүүхэн эргүүлж аваа үзгээж хашигчаад өөгч хэл өлөхгүй юм. Миний хүү тэр жаахан хүүхдээ дагуулад хаана очиж хонс юм бол доо. Арай энд тэнд осгочихсан юм биш байгаа да. Шөнжин сэтгэл заваад унтчид төвдсөнгүй. Үгүй тэгээд энэ хүү хайчдаг байна. Энэ хойд хайрхан давчхвал ороод ирмээр юм. Миний хүүч гадуур дотор хоноглоод явах хүн биш л дээ. Төөрч осгочихоогүй байгаа да. Хоёр хөгшин сандралдаад явчихав. Шуурганаар зүгжигээ алдаад ямар нэгэн айлд хонсын болов уу гэж сэтгэлээ хурагч харналхаасаа төрж өссөн нутагтаа тэр тусмаа нүдэн анаад алхсан ч дов сондуул энхэл донхол даваагүйг нь торхгүй хэлэх ууландаа төөрнө гэдэг нэг л үнэмшилгүй санагдаж хин дотроо зовж байлаа. Жаахан хүүхэд байхын л хүн ганцаараа заримдаа хоёр эгчтэйгээ гурвуулаа энэ луулыг давж энэ сумын төвдөө сургуультай ирж очдог байсан. Хүүхэд байхдаа ганц удаа төөрж бодлаагүй нутагтаа төөрнө гэдэг худал санагдана. Ямартай ч өглөө эртийн цагт бол үд хүртэл хүлээхээр шийдэж эмгэн өвгөн хоёр аль аль нь орж гарan дэгэлзэв. Хүлээсэн хүн цаг хугацаа явдаггүй гэдэг үнэн бололтой. Сүнжидмаагийн томоо охиныг байн гэрлүүн гүйлхэн цаг харуулна. 5-10 минут л өнгөрсөн байна. Шугамын радиогоор нь өглөөний 10 цагийг зарлахтаа зэрэгцэн Сүнжидмаа дорж хоёр орж ирэв. Айлын найранд оройтсон тэд цасан шуурга тавиад эхлэхээр өнөөх айлдаа хончхоод ирсэн нь энэ аж. Хүүхэн хүргэн хоёроо орж ирэхдээ зэрэгцэн эмгэн өвгөн хоёр зэрэг аашгүй юм ин та хоёр минь хүрээд ирдэг. Алив миний хүү буушуулаарай. Өнөөх сүнэрвийнх рүү залгаад орхи. Өчигдөр сүнэрв хүүтэйгээ наашаа гарсан гин одоо хүртэл ирдэггүй. Гэхэд доржч бушуухан өврөө удлан утсаа гаргаж сүнэрвийн гэрлүү залгав. Байна уу? Жигтэйхэн ууртаа утсаа авсан сүгэлгмаа доржийн дууг сонсоод дууга зөөлрүүлэн найлан хатан инээж өө хүргэн ах. За ямар сонир хүн манайх руу залгаж байх юм дээ. Үгүй хөө аав ээж хоёр сандарчсан сууж байх юм. Сүнэрв хүүтэйгээ наашаа гарсан гэв үү? Тийм өчигдөр гарсан юм. Айгүй бол замдаа айл хунараар хонсон байлгүй алгал байна. Харин тийм гинэ. Цасан шуурганаар арай төөрч зүгчгээ алдчихаагүй байгаа да. Үгүй. Бүр өдөр цас шуурхаас өмнө гарсан. Айл хунараар л хонсон байх. Сүглэмаг инхүү тайван ярихад баг зэрэг уужирсан дорж утсаа салгаад сүглэмагийн хэлснийг дамжуулав. Гэвч эцэг эгч нар нь сүглэмагийн үгэнд итгэсэнгүй. Юутайч хайж үзэхээр шийдэн машинаа асаагаад хөдөлцгөв. Шүнжин шуурсан шуурганаар уулын зам бүдгэрч энд тэндээ мөсдөж уул руу өксөх тусам явхад хэцүү болсонд зогсоцнон 4 дугуйнтай цав хийгээд дахин өгсөв. Зам халдиргаатай гулгай ихтэй тул тэд хүн дараагаар арайхийн мөл хүлж явлаа. Цас нүүрнүүдгүй шуургалан эсгчиж салхины хүч нэмэгдэнэ. Хясааны уруу илгээрээ харуулдан хэвдсэн хүү чон мэт өлнө. Тэр дор хоёр бараан зүйл харлан харагдах нь хажууханд нь уйсан чонноос үргэсэн морио унаад гин сэрэггүй явсан сүнэрв нар аж. Хад хясаанаас ниссэн эцэг морь хоёрын араас хэсэг уйлсан хүү илгээрээ хэвтчгээд дахин чон мэт уйлах аж. Эндээс унаад аав нь өвчгсөн болов гэх бодол хүүгийн толгойд буусангүй. Зүгээр л цаанаас нь удирдах далдын муу ёрын зөндөө хөдлөгдөөд ийхүү уйлах аж. Яг л чон мэт уйлах хүүгийн улайнаар чимээ авсан уулын чоннууд энд тэндээ зулан салхины эсгэрэн шуугах чимээнээс өөр аниргүй байсан уулын тагтад бид эзэн нь шүү гэх шиг чонын сүрлэг улайн нь тасралтгүй сонсогдож байв.
Хүүг хэсэг уйлснаа босч завлан суугаад хаанаас ч олсон юм хүнийхэл бололтой дунд чүмгний хувхарж үжирсэн яс гаргаж ирээд хизээж нүхлээд бэлдчихсэн юм гаргасан нүхээрээ үлээн ямар нэгэн зэвхий сонссон хүний чүмэг зарцаа муухай дуу гарган үлээж эхлэв. Өнөөх муухай дуунаар хөрст газраар нэг тэнүүчлэх альбан тэрэнгүүд цуглаж хүүгийн толгойг зайдлан суучихсан хөөхтөлд хөөбит тал толгойд альбан хараад өөр өөрийн өнгөөр солонгорцгаан өөр өөрсдийн зэвхэн хүйтэн дуунаар дорноо шуугилдцгаав. Амьд хүний биеийг эзэгнэн хэсэг оршсон альбан хүүг төрөхөд толгой дээр нь сун төвхөнжээ. Хүүгийн биед орж амьд төрөхийг олохыг санаарахсан ч ямар нэгэн хамгаалалт бололтой зүйл хаагаад болохгүй байсанд ийнхүү тэргүүн дээр нь залран оюун бодлыг нь удирдах аж. Ийм жаахан хүүхдээс хизээж гарамгүй хорон хэрнээ хизээж санаанд оромгүй далдын хүч хөд байдаг нь хөөхтөлд хөөбит тал толгойд альбангийн хаж. 5 дугаар хэсэг төгсөв.